Үе үеийн хүслэн 25 дугаар бүлэг. Нуурын эрэг дээрх урайлга. Галилийн нуур дээгүүр гигээд усав. Шүнжин ямар ч үр дүнгүй ажиллаж ядарсан шавнар загасчдын завин дээр сууж буйн үзэгдэнэ. Есүс нам гомхон байдалд хэсэг зур суухаар нуурын эрэг дээр ирсэн аж. Өдөр тутам үе олон хүмүүс дагаад байсан тул өглөө эрт түр амс хийхээр ирсэн юмсанж. Гэтэл төдгөн түүнийг хүмүүс тойрон бүчв. Улам бүр олширсоор сүүлдээ бүр өөрийг нь дайрч тал талаас нь шахажээ. Шавнар нь энэ үед эрг рүү дөхөж ирэв. Есүс олны хүл хөдөлгөөнөөс зайлж Петрийн завин дээр гараад эргээс жаахан холдохыг гуйжээ. Хүмүүс ийхүү түүнийг харж сонсох боломжтой болцгов. Эрэг дээр бужигнах олон хүмүүст тэрбээр завин дээрээс сурган номлож гарав. Тэнгэр элч нарын мэлмид ямар дүр зураг харагдсан гэж алдар цуут аврагч давлгаанд далбилцах загасчны завн дээр суучгаад их усны эрэгт бужигнан шаваарлагдсан хүмүүст авралын сайн сайхан мэдээг тунхаглаж байдаг Христ Тэнгэрийн сүр хүчин гадаад тэнгэр доор энгийн хүмүүст өөрийн хаанчлалын үннийг тунхаглаж байв. Есүс үйлс хэрэгэн гүйцэтгэхэд илүү тохиромжтой газар олж чадах нь юу л бол уул ус, уудам хүндий, нарны гэрэл туссан цэлгэр тал нутаг энэ бүхэн түүний сургаалд чимэг зураг болж хүний сэтгэлд хүрэхэд нь тус болох байв. Христийн сургаалаас нэгэн ч талаар өнгөрсөнгүй. Түүний амнаас гарсан үг бүрийг игээл мөнх амьдралын үг мэт хүлээж авдаг хүн байдаг юм. Эрэг дээрх хүмүүс уламл нэмэгдсээр байв. Таяг тулсан хөгшөд, хүнд хүчээр хөдөлмөртөө дассан тариачид, ажлаа түр орхисон загасчид, худалдаачид, хуулийн багш нар, баячууд, эрдэмтэд ирж байлаа. Өвчин хуучтай нёгийгэн өргөсөн, дамнсан, хөгшин залуу хүмүүс бурханлаг багшийн дуу хоолойг сонсохоор эрэг дээр цугларсаар байв. Иш үзүүлэгч энэ байдлыг бэлгийн нүдээр харж бичсэн нь. Йордны чанд тэнгис хүрэх зам дээрх Зебулун болоод Нафталийн нутаг, харь үндэстнүүдийн Галил, харанхуйд суугч ард түмэн их гэрэл үзлээ. Хагцлын сүүдэрт суугчдыг их гэрэл гийгүүлв. Есүс Генесаратын нуурын хөвөөгөр номлож явахдаа зөвхөн өөрийнхөө өмнө цуглагчдын тухай бодож байсангүй. Ирээгүй олон үеийг иш үзүүлэгчийн нүдэрээ бүхэлд нь харахад үнэнч нөхд нь шорон гянданд суухан сууж, шалгалт сорилтод орхон орж, ганцаардах нь ганцаардаж, зовхон зовж байгаа нь үзэгдлээ. Тэдний баяр хөөр, тэмцэл, бэрхшээл бүгд түүнд үзэгджээ. Цуглагчдын өмнө түүний хэлсэн үг хүн бүхэнд хандсан үг байв. Түүний үг шалгалт сорилтод орсон хүмүүст итгэл найдварын дүл, энэлэн шаналгачдад тайвширлын мэдээ, түнэр харанхуйд татсан Тэнгэрийн гэрэлгээгээ байлаа. Галил нуур дахь загасчны завнаас цуурайтсан дуу хоолой хүмүүсийн сэтгэлд цагийн эцэс хүртэл инх амгалан авчрах болно. Тэрбээр хүмүүстэй ярьж дууслаа. Тэнгист гарч торон тавь гэж Есүс Петрт тушаалаа. Петр шүнжэнгөөн тор хаяад юу ч барьж чадаагүй тул сэтгэл гутран байлаа. Ийхүү ганцаар ажиллаж байхдаа шоронд дарчилж буй баптизм хүртээгч Иохны хувь заяаны тухай бодож байв. Тэрээр Есүс болон түүнийг дагалдагчдын ирээдүйн тухай, Юудэд Христ үйлчлэлээ явуулж чадаагүй тухай, бас хуулийн багш нар ихэс дээдэс түүнийг үзэн ядаж буй тухай сэтгэл зовнин бодож байлаа. Тэрч байтугай загас агнах ажилланч бүтлгүүтж байсан шүү дээ. Тэгээд хоосон торлууга харахад ирээдүйн бүрхэг хийгээд найдваргүй санагдав. Эзэн бид шүнжэнгөөн зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв. Уг нь Галил нуурын цэнгэг уснаа загас барихад шөнө их л таатай үе байдагсан. Шүнжин тор хаяад юу ч бариагүй хүнд өдөр дахиад тор хоёно гэдэг шал дими ажил мэт байлаа. Гэхдээ Есүс айлтсан хийгээд багштай хайртай ирэхээр ажиллахаас өөр аргагүй байв. Симон ахтайгаа тор тавилаа. Торыг татахт нь тас үсрээд байж. Тийм олон загас оржээ. Тэгээд Яаков, Иохан хоёрыг дуудлаа. Дүүрэн загастай хоёр завь нь юу юугүй живж байх шиг санагджээ. Гэтэл Петр юун зав болон загсаа бодохтой мантай. Тэнгэрийн эзний хүчийг нотолсон
урьд өмнө нь тохиолдож байгаагүй нэгэн гайхамшиг түүний сэтгэлийг эзэмдлээ. Есүс бол байгалийн эзэн болохыг олж мэдлээ. Тэнгэрийн эзэн хүрлцэн ирж түүний нүгэл хилэнцгийг уудлан илрүүлж өөрт нь мэдрүүлжээ. Эзнийг хайрлах хайр, итгэл бишрэлгүйдээ ичих ичгүүр Христийн ээлдэг занд баярлсан хөөр баяр юуны өмнө хязгааргүй цэвэр ариуны дэргэд өөрийнхөө нүгэл хилэнцгийг мэдэрсэн сэтгэл түүнийг эзэмджээ. Нөхдөө торныхоо загсыг сулдаж дуустал Петр аврагчийн хөлд зөвхөн унаж "Эзэн минь надаас холдооч, би чинь нүгэлтэй хүн" хэмээн халаглав. Тэнгэрийн эзний ариун элчийг ирэхэд иш үзүүлэгч Даниэл Бурхны Тэнгэрийн элчийн өмнө үхтгэхийн унав. Тэрбээр "Тиймээс би ганцаараа үлдэж энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж царай минь өнгө алдан зэвхээрч надад хүч чадал үлдсэнгүй" гэв. Исая бас ийм болжээ. Эзний сүр сүлдийг хараад тэрбээр "Тэгээд би суурьсан тул надад зовлон эрг. Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд төмөн цэргийн эзэн болох хааныг харлаа" гэж хэлв. Сул дорой, гим зэмтэй, хүмүүний мөн чанар, төгс төгөлдөр Тэнгэрлэг ариун хүнтэй тулгархад Петр өөрийн гим дутагдлыг олж мэдэв. Бурхныг хүчрхэг хийгээд агуу ихийг мэдэрсэн бүх хүнд ийм сэтгэл төрнө. "Надаас холд. Эзэн минь, би нүгэлт хүн шүү дээ" гэж Петр уулга алдаад Есүсийн хөлд сүгдэн унахтаа түүнээс салж хаагцаж чадахгүй л байв. "Бүү одоо хүмүүсийг барих болно" гэж аврагч хэлв. Эзний ариун дагшныг эргцүүлэн бодож өөрийнхөө дутагдлыг ухамсарласныхаа дараа л Исая Тэнгэрийн эзний нандин зүйлийг хүлээж авав. Петр өөрийн биегээс хүндээрэн салж бурханлаг хүчний хараат гэдгээ ухамсарласан цагтаа Христийн ивэлд багтаж Христ түүнийг үйлчлэлдээ дуудана. Яг энэ мөч хүртэл шавь нараас нь хинэн ч Есүстэй хөдөлмөрийг нь хуваалцаагүй юм. Тэд түүний олон гайхамшигын гэрч бөгөөд сургаалыг нь сонсож байсан ч хуучин ажлаа орхиогүй юм. Баптизм хүртээгч Иохныг шоронд хорьсон нь хүн бүхний хувьд гашуудалт явдал байв. Иохны үйлчлэл иймэрхүү байдлаар төгссөн юм чинь тэдний эзэн юу болох бол шашны удирдагчид бүгд түүний эсрэг тэмцэлдэж байна шүү дээ. Ийм тохиолдолд төр зөөрч гисэн загас баривал дээр байхсан. Гэхдээ Есүс тэднийг урьдын ажил амьдралаа орхиж өөртөө санаа бодол хүсэл сонирхлоо хуваалцаж байхыг уриалав. Петр ч энэ урилгыг хүлээн авлаа. Есүс эрэхт хүрээд нөгөө гурван шавьдаа "Намайг дагаад явцгаа. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно" гэв. Тэд тэр даруй хамаг ажлаа орхиж түүнийг даглаа. Тэднийг загасны тор болон завнуудаа орхихоос нь өмнө Есүс тэдэнд эзэн бүх хэрэгцээг чинь хангана гэдэгт итгүүлжээ. Ингээд Петрийн завийг сайн мэдээг дэлгэрүүлэхэд ашигласан бөгөөд үүний өгөөмөр үр шим нь эргээд тэдэнд туссан билээ. Түүний бүх уриалгачдыг баяжуулагч эзэн Юудэ болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн эзэн нэг л бөгөөд түүнийг дуудагч бүгдэд баялаг бэлхэнэ. Өгөгдөн тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн, мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Ром 10:12 Лук 6:38. Идүүгээ бидний дотор ажилдаг хүчний дагуу гуйж бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд Христ Есүс дотор бидэнд хандсан инэрлэр өөрийн нэгүслийн хэмжээлшгүй баялагийг ирэх үеүүдэд үзүүлэхийн тулд юм а гэж Эфес 3:22-7 дээр. Нууран дээр Христгүйгээр өнгөрөөсөн тэр гунигт шөнө үр дүнгүй хөдөлмөрснөөсөө болж ядарч бас итгэл нь унтрав. Гэвч түүнтэй хамт байх үед сэтгэлийн итгэл нь бадарч баяр хөөртэй болж амжилтж арвжлаа. Бидний байдал ч ийм байдаг.
Эзэн үгүй бол бидний ажил үр дүнд хүрдэггүй. Бид тэрд орхноо л итгэл алдарч дургүйцдэг. Харин түүнийг хамт байхад бид түүний удирдлагаар ямар ч эргэлзээгүй баяр хөөртэй ажилдаг. Сатан бидний сайн сэтгэлийг уруулан сэтгэлээр унгахын тулд бүхнийг хийдэг бол Христ харин итгэл найдвар төрүүлдэг. Энэ гайхамшиг нь түүний шавнарт төдийгүй бидэнд ихээхэн сургамж болдгоо. Далай тэнгисийн загсыг үгээр барьж чадах хүн хайрынхаа барилгаар хүний сэтгэлийг татаж өөрийнхөө албатуудаар хүн барьж чаднаа. Галилийн энэ загасчид боловсралгүй энгийн хүмүүс байсан боловч ертөнцийн гэрэл гэгээ Христ тэднийг өөрийнхөө язгуур зорилгод бүрэн тохирохоор болгож чаддаг. Боловсрал нь Тэнгэр эзнийг хайрлах хайртай зэрэгцэн оршиж түүний үйлчлэл чиглэсэн байвал оюуны чадамж нь Бурхан Тэнгэрийн ёроол мөн болно. Есүс тухайн үеийнхээ мэрэгдэд ханддаггүй байв. Яагаад гэхээр тэд зовж шаналсан хүмүүст хайхрамжгүй ханддаг. Биеэ тоосон хувиа хичээсэн улс байжээ. Ийм хүмүүс Назар хотын эрдээ хамтран ажиллаж чадахгүй. Тэд Христээс юм сурна гэдэг бол их доромжлол гэж муйхарлан боддгоо. Есүс гагцхүү өөрийнх нь сургаал номлолыг сурталчлахад бэлхэн тийм л хүмүүсийг сонгодог. Христтэй хамтран ажиллахыг хүсэгч хэн боловч эхлээд өөрийнхөө хүчинд найдах ёсгүй. Юуны төрөнд ийм чанарт суралцсан байх ёстой. Ийм хүмүүс л Христийн мөн чанарт тохирсон үйл ажиллагааг явуулж чадна. Энэ чанарыг сургуулиар олохгүй. Энэ бол гагцхүү Тэнгэрлэг багшаас хүртэж болдог мэрэгэн ухааны үр шим юм аа. Тухайн цаг үеийн уламжлалд нэг их баригдаагүй, атгах сэтгэлгүй болохоор нь Есүс боловсралгүй загасчдыг урайлав. Тэд байглаас заяасан авьяастай байдаг. Бас номхон дөлгөөнөөс гадна юм сурахад бэлэн байдаг учраас хамтран зүтгэгчээ болгоход Есүст хялбар байв. Өдөр тутмынхаа ажил үүргийг дэвчээртэй, зүтгэлтэй гүйцэтгэдэг хүмүүс амьдралд цөөн бус байдаг шүү дээ. Тийм улс хамгийн нэр хүндтэй хүмүүсийн зиндаанд аваачиж тавьсан ч өөрсдийгөө авьяас бэлэгтэй гэж хөөрөөд байдаггүй. Энэхүү далд авьяас аривлыг нь өдөөн сэргээхэд урд үйтэй гар хэрэгтэй байлаа. Есүс ийм л хүмүүсийг хамтран ажиллахыг уриаллаа. Ийхүү тэдэнд өөртөөгөө мөр зэрэгцэн ажиллах асар их давуу боломж олгов. Энэ ертөнцийн агуу их хүмүүсийн хэн ч ийм багштай байсангүй. Боловсралгүй энгийн номхон загасчид аврагчтай ийхүү ярилцсанаар номгүй бүдүүлэг байдлаасаа тис өөр хүмүүс болов. Ухаанаараач, зам байдлаараач тэд игээл багш шигэ боллоо. Хүмүүс Есүсийг дагалдагчдыг шууд л таньж байлаа. Ердийн нэг мэдлэгийг дамжуулснараа сайн боловсрал олгочлоо гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл мэдлэгийг ухаанд сэтгэлээс сэтгэлд дамжих амьд эрчим хүч болгон түгээхийг хэлнэ. Гагцхүү амьдралыг төрүүлж чадна. Энэ ертөнцийн сайн сайхны аливаа амьдруулагч судасны лугшилтын их булаг Тэнгэр эзний амьдралтай 3 жилийн турш өдөр бүр хутгалдаж байсан улс ямар ч байсан их давуу талтай. Йохан бол юуны өмнө гайхамшигт амьдралын хүчинд бие сэтгэл нь эзэмдэгдсэн хайртай шавн байлаа. Тэрхүү амин илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үтсэн. Мөн та нарт гэрчилж тунхаглаж байна. Учир нь түүний дүүрнээс бүгдээрээ нэгүсэл дээрээ нэгүслийг хүлээн авсан. 1-р Иохан 1:2, 1:16. Эзний үгийг тунхаглагчид тэднийг алдаршуулад байхаар юмгүй байлаа. Тэдний үйлчлэлийн амжилт бүхэн нь гагцхүү эзэнтэй холбоотой. Эдний амьдрал зан чанар, эдний гараар ертөнцийн эзний хийлгсэн агуу их үйл хэрэгүүд нь хэрвээ хүмүүс өөрөөс нь сурч сургаал номлолтод дуулууртай бэлэн байвал Тэнгэр эзэн тэр хүний төлөө хичнээн ихийг хийж чаддгийн нотлогоо болж байна. Христэд хамгаас хайртай хүн юуны төрөнд сайн үйлсийг хамгийн их бүтээдэг. Өөрийнхөө биегээс бүрэн татгалзаж, ариун сүнсэнд бүрэн итгэж, амьдралаа эзэнд гүйцэд зориулсан хүний ашиг тусад
хэмжээ хязгаар байдгүй. Эргэлзэж тэнэгэлзэлгүйгээр түүний журам ёсыг дэвчээртэй дургуутсгүй даган гүйцэтгэж чадвал дээрх ашиг тус аяндаан ирэх болно. Эзэн тэднийг цаг тутам өдөр тутам сургах болно. Эзэн өгөөж буйнаан хайрлахыг эрмэлзэж байлаа. Ард түмэн эсэргүүцэхгүй бол аврал их урсгал болон хүмүүс рүү тимүүлэх болно. Тэнгэр эзэн хүмүүсийг яг л байгаа тэр янзаар нь хүлээж аваад хэрвээ тэр хүн өөрийнх нь үг сургаалыг дагах юм бол үйл ажиллагааныхаа онцлогийг таниулан зааж өгч хүмүүжүүлэх юм бол Христийн нэг ажилтан дагаад 100 ажилтан болж өснө. Бурханд хүмүүс захирагдж байвал Бурхан тэднийг байгаагаар нь хүлээн авч өөрийнхөө үйлчлэлд сургадаг. Сэтгэл санаандаа хүлээж авсан Тэнгэрлэг эзний сүнс нь тэр хүний оюун санааны бүхий л авьяасыг сэргээнэ. Тэнгэр эзэнд тэр аяар нь зориулсан оюун ухаан түүний бүхий л шаардлагыг биелүүлж гүйцэтгэхийн тулд ариун сүнсний удирдлагаар бүх талаар хөгжиж улам улмаар бэвчдэг. Улбгар сул дорой хүмүүсч хүч тэнхээтэй чигч хатуу болдог. Өөрийгөө өдөр бүр эзэнд зориулдаг хүн Есүстэй улам морь шадар холбоотой болдог бөгөөд энэ чанараараа тэр хүн сэтгэлгээ зам байдлын хувьд түүнтэй адил болдог. Христтэй ийхүү холбоо харилцаатай болсноор ертөнцийг улам бүр тодорхой өргөн дэлгэр болгодог болно. Мэдрэмж, нарийсч аливаад бодолтой үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болдог. Христийг дагах эрмэлзэгчид Бурхны алдрын төлөө үйлсэд ихээхэн үр шим авчирч чадах үс хэмжээгээр үнэн мөний нарны амьдруулагч хүчээр өөрчлөгддөг. Бичиг үсгийн баг боловсралтай гэгдэгч энгийн даруй христчүүд л дээд зэргийн боловсралтай их номтой эрдэмтэд хамгийн үнэтэй сургамж өгдөг. Гэхдээ энэ шавь нар нь хамгийн дээд зэргийн сургуульд боловсрал олж авчээ. Тэд хизээж хинч ярьж байгаагүй тийм сайхан ярьсан хүний хөлд сүгдэж байлаа.